Dreaming. It feels like I'm dreaming with you. Flowing away. But my love, it stays for you. За хай. За хай. За влог эхэлж байна. Энэ удаагийн влог дахиад сөүлээс эхэлж байна. Гэхдээ энэ удаагийн влог дээр зөвхөн бит хоёр орохгүй. Тий, өмнө нь нас орж исэн хүмүүс орноо. Гоё хүмүүс орно. Сайн Жамба хүмүүс. ба түүний нөхөд. Би болохоор KT-өөс манай инжээ маань ураад Бусаанд 3 хоног байжгаад тэгээ бид төр дуусаад Сөүлд уулзсан байгаа. Тэгээд одоо ингээд өнөөдрөөс эхлээд шинэ влог эхэлж байна. Сөүл яг гоё зон шиг байна. Тэгээ өмнөх влог дээр би хараагаад тэглүүлсэн шүү дээ. Одоо бид хоёр яг Bright Eye дээр очиж бас нэг нүдээ бас үзүүлээ. Тэгээд бас check up хийгээд хүмүүстэйгээ уулзалт хийхээр явж байна. Тэгээд ланч хийгээд тэгээд үргэлжлүүлнэ. Зөвцгай. За Bright Eye дээр ороод ирлээ. Орж ирсэн чинь ийм гоё хിവэрэ байна. Тэгээд дайми хараагаад тэглүүлээд ер нь бол сараас дэш баг 2 сар болцсон. Тэгээ одоо check up хийх гэж байна. Тэгээд хэрвээ зарим нь reel үзэж амжаагүй байх юм бол та нар яг энэ дээр гарч байгаа Instagram дээр дайми уунаа гэж хичээд одоо ямар нэгэн хараа засах эмчилгээнд орж байгаа бол хөнгөлөлт байгаа шүү. Тэгээд энэ Instagram руу ямар тааш дайми уунаа гэд бичээрэй. Тэгээд битэрийн нэрийг хэлээд promotion кодоор орж байгаа эмчилгээнээсээ 300,000 воны хөнгөлөлт аваад 500,000 воны нүдний тусаагуур бэлгэлж байгаа шүү. 합니다. 사랑하는 오나의 생일 축하합니다. 아 진짜 너무 웃기잖아요 과장님. За бид хоёр Ханнам хавар жоохон шопинг хийгээ явж гин. Өнөөдрөөс их халж байна. Энэ чи юу штэ? Сонгон биш дээ. Хай. Миний үсрээс уухгүй. Чи нэг малгай өмсөлтөө. Би авчлаа шүү дээ. Авцсан. Алийг авч байгаа? Өөр ингээд цайрлалтай.
өглөөний мэнд зөвл. Өнөөдөр 5 дахь өдөр. За тэгээд дуунагийн төрсөн өдөр байгаа. 5 өдөр төрдөг ямар овоо юм бэ? За төрсөн өдрийн мэнд. Баярлаа. Тэгээд төрсөн өдрөөр ер нь дандаа Монголд байдаг. Тэгээ өнөөдөр тэгээд нөгөө өмнөх аяллаас болоод тэгээд угаасаа Сөүл байгаа таарчлаа. Гоё эхэлчихээ. Бид тэр хоёлаа гарч гоё сая breakfast идээд одоо кофе уугаад төрсөн өдөр болж байгаа юм чинь гээд гоё десерт өдөржин идэх юм шиг байна. Тэгээд өнөөдөр өдөр гадуур явж байгаа орой бас хэдэн найз нартайгаа уулзсан. Тэгээ орой бас эндхийн Итаваны нэг террас дээр бас DJ хийн. Тэгээд ийм өдөр өнгөрнөө. Тэгээд бичлэгтэйгээ хамтаагаарай. Тэ? Тирамису. Баярч. За бид хоёр гоё exhibition үзэж гараад ирлээ. Verdi гэдэг Японы юм graphic designer юм артист юм тий. Ер нь бол том брэндүүдтэй амар коллаб хийсэн юм байна тий. Blackpink, McDonald's, Human Made. Тэгээ сая сүүлд болохоор энэ Peace Minus One-тай G-Dragon-тай коллаб хийсэн. тэгээд малгайг авах гээд яасан гэлээ. Малгайг авах гээд хүмүүс бүр гүйсэн. Тэгээд энэ үүднээс нь болохоор заавал энэ музейг нь үзчихиж Merch нь аваад авалт хийдэм байх тий. Малгаан суулд авт болцоо одоо бид 2 дахь зах зээлээс тэмүүл найзаараа захиалж аавна. Тэгээ малгаан дээр энэ хавчаараа ингэж зүдэг гинэ. Тэгээ энэ лотогийн 5 давхартай байхгүй музей энэ хүмүүс бүр ингээ гадаа хүртэл ингээд урт очирлцсан байсан гинэ. Тэгээ уусаа малгаан суулд авт юм байна. Малгаан эхлээд 700 ширхэг гарсан шууд дууссан гэж. Тий, тэгээ сая музейг нь үзсэн чи айгуу гоё энэ артистийнхэн амьдарч ирсэн студентрийг харсан. Ер нь нэг юм битүүрийн амир стилтэй айгуу. Зохицохоор тийм артист байна. Сонирхол нэгтэй юм байна. Тэгээ ер нь бол за саяныхаа музей үзчихэд бид хоёр одоо Ёйдод байдаг сүүлийн үед буцаад яг нэгтцэн тренд болж байгаа нэг газар руу явах чинь. Тэр нь болохоор Sky Picnic гэдэг Ёйдогийн хажууд байдаг 63 давхар тийм өндөр байшин байгаа. Тэгээ тэнд ийм амар хурхан Sky Picnic гэдэг ийм observation deck тийм хурхан одоо Нью-Йоркийн шилэн байрлал юм үздэг штеп. Тэрний нэрийг сандгүй. Тэрний Солонгосынхан нэгтцэн. Гэхдээ нэгдэд удаагүй 6 сарын 4-нд нэгтцэн. Тийм болохоор бас та нар яг Сөүлд ирж байгаа бол энийг яг мэдгүй гэж магадгүй гэж одоо шеэрлж ийн. Тэгээд Клукес тикет авцсан нэг хүнийх нь $18 гэжсэнтэй тийш очиж бид тэр Sky Picnic үзэж чинь. Шууд шинэ бодолгүй өмсцэн. Инжингийн орох дэлгүүр байна да. Гэр ах байна.
XSY 정답. За сая XSY гэж Солонгосын гоё арьс ашлагааны брэндтэй дэлгүүр дээр нэрсэн. Тэгээд энэ бүр чондаанд байд юм байна. Чондаам чи ер нь бол бас нэлээд гоё ари явахгүй. Тэгээ энэ доороо кофе шоптай дэлгүүртэй дээр офс нь байдаг. Тэгээд яг хамгийн завтай өдөр нь яг өнөөдөр байсан болохоор ирсэн чинь Монгол ажилт нэм хөөрхөн цэцэг. Тэгээд төрсөн өдрийн торттой хүлээж аваад бид хоёр тас шинэ бүтээгдэхүүний дээжээ бэлгэлсэндээ айгүй гоё хүлээж авлаа. Уусаа Glow Serum-ыг бол бид хоёр хэрэгэлдэг байхгүй нөгөө юм шахдаг юм оошиг. Тэр Glow Serum-аас бэлгэндээ авсан. Гоё нэ. Амар хөөрхөн тортоос бэлтцсэн байсан. Тэгээд одоо бид хоёр ингэсгийн хавар явж байгаад буудлын руугаа явлаа. Баярлалаа XSY. За сая гадуур явж байгаад Airbnb дээр ирсэн чи энийг хардаа. Ийм хөөрхөн цэцэг. Хамгийн гоё кейктэй газрын кейк хүлээж байна. So pretty. Баярлалаа. House Монголд үжиж ийм хөөрх юм явуулсан. Stay a minute, another minute. Hold on a second, love this moment, yeah. Stay a minute, another minute. Hold on a second, I love this moment, yeah. Юуны тоглолт вэ гэхээр Gangnam Style гэдэг Ста тоглолт юм уу цацдаг гэсэн тийм. тий дэлхийн хамгийн их viewsтэй дуутай. Psy. Сайн цацдаг болохоор ингээ нүрээ бодог байгаа. PSY-ын чимпэ тэгээд өнөг энэ тоглолт болгон дээр нууц артист гаргаж ирдэг. Тэгээд түрүүжлийн тоглолтын дээр болохоор Roger Yang хоёрыг гаргажсан. Энэ жил одоо guest artist нууц байгаа даа. Филиппин гаруй би үйлэн тоглолт болох студионийнхоо гадаа ирчихлээ. Тэгээд пресс код нь болохоор энэ цэнхэр цагаан юм байлээ. Тоглолтоо үзчихэд харих чинь өглөө нисэхдээ ямар амар entertainment юм бэ бүр. Мүжиг тэр дундуур нь үзэгчээ яаж байгаа юм бэ? Entertainment талаар бол best юм байна. За бид тэр тоглолтоо үзээд ороод ирлээ Airbnb дээр. За сая бол амар юм байна те. Яг entertainment гэдэг хүн бол тэгэл PSY юм байна те. Бүр зүгээр дуулахаас гадна бүр ингээ хүмүүсийг бүгднгийн дөргөөгөө бүжиглүүлж чадсан тий. Тэд нь ер нь амар гоёсан. Тийм тэгээд энэ болохоор Summer Swag гэдэг Ус цацдаг шоу. тийм PSY-ийн өөсөө жил болго хийдэг шоу Тийм. үстэй. Тэр тоглолт үзэхэрээс Blanco байж байгаа санамсаргүй манай сайнаа гэд найз
тикет бэлэглээд тэгээд сүүлийнхээ өдөр үзсэн. Сайн надад баярлаа. Баярлаа. Тэгээд дээрэс нь хуваасаа үзлээ. Тий, дандаа нөгөө surprise artist тавьчирд юм байна. Тэгээ сая энэ тоглолтоо ингээд жил болгон сар болгон хийдэг. Тэгээд хүн болгон ингээд тавтаж үздэг гинэ. Үнэхээр гоё исэн. Тэгээ энэ шоуны бас нэг онцлог нь болохоор юм ус цацдаг тий. Баах Юу ус. нэг норж үздэг. Тэгээ ямар ч тааш тоглолт нь хотоос нэг цагийн зайтай болсон. Тэгээд ирээ ядарсан байна. Бид тэр явах өмнө сүүлийн орой нөгөө product chick-ний захиалсан дахиагаа идэх чи. Looking so good. Өглөө эртнэслэхдээ бид тэр дахиагаа идчихэд амарлаа. Тэгээд энэ харин да. удаагийн бичлэгтэй хамтайсан баярлаа. Дахиад нэг харуулах уу? Та нар нэрээ Солонгост ирэх юм бол яг ингээд Солонгост амьдардаг найз нараас юм уу? Product chicken гэж захиалж үзээрэй. So good. Өмнө влог дээр уг нь ярьсан. Тэнийг харуулж гоёлоо. Халапиньотой Заалтаа бибэ. чист. Яг ингэж үчдэг шүү баясараа. Product chicken. Энэ чикнийг идэж үзээл. За ямар аллаатай юм бэ гээл. Бусад чикнийг сонирмш болсон ба. Oh my god. Чисттэй энэ халапиньотой энийг заавал захиж үзээрэй. Энэ нь болохоор нэг сой соустай нэг тиймэрхүү. За бид хоёр хоолоо идлээ. За энэ удаагийн бичлэгтэй хамтаасан баярлалаа. Бидэрийг subscribe даараарай. Өнөөгийн бас DJ-ийн шин суугийн subscribe даараарай. Нэг 400